сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр нумт үсгийн нэг болох баа толгойд үсгтэй танилцъя. Үгийн эхэнд дунд орох бэгийн үлэгчийг гидс нум гэсэн зурлагаар адагт орох бэг гидс нумнаас үргэлжлүүлээд орхиц зурлагыг залгаж бичнэ. Ингээд игшгээр хэрхэн амилсныг хамтдаа харцгаая. Үгийн эхэнд орох баа бэ гидс нумнаас урагш эгийн шүдийг залгаж бичнэ. Үгийн дунд орох ба б үгийн адагт орох б зөвхөн орхиц гшгээр амлах бөгөөд орхицыг залгаж бичнэ. Үгийн эхэнд орох би дунд орох би адагт орох би үгийн эхэнд орох бобу дунд орох бобу адагт орох бобу Бороо зөв бичлэгийн ялгааг сайтар ажиглан зөв бичиж сураарай. Хамтдаа дасгал ажиллаж ойлгосноо баттгая. Гайлгаар бичсэн өгүүлбэрийг монгол бичгээр бичээрэй. Хийснээ хамтдаа шалгая. Миний аав энэ өвөл авлав. Би аавын нумыг өвлөн. Би онлын олон ном авав. Өнөөдрийн хичээл маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин баяртай уулзцгаая.